Сайн Улаанбаатар хөтөлбөртэй хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За яг одоо студид маань хүндэс зочин маань хүрэлцэн ирсэн байна. Өнөөдөр маань зочноор Монгол улсын соёлын элч, соёлын тэргүүний ажилтан Наран Дэлгэр буюу Beatbox Ray оролцож байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Сайхан наадсан уу? Сайхан. Дэлгэр сайхан наадлаа. Та хоёр сайхан наадуу. Таны ямар зоолго сайхан болж өндөрлөө. Тийм маш их ажилтай байлаа тий. Тийм баг. Сүүлийн үеийн сонин сайхан ихтэй байх гэж бодоод таныг өнөөдөр зочноор ирсэн байгаа. За саяхан Төв аймгийн Баян Чандман сумын маань түүхт 90 жилийн ойн баяр наадам дэлгэр сайхан болж өнгөрсөн байгаа. Тэгээд тус наадмын маань ерөнхий найруулагчаар ажилласан гэж сонссон та. Тэгээд энэ талаарх яриагаар бас өнөөдрийнхөө ярилцлага эхлүүлье гэж бодож байна. За Төв аймгийн Баян Чандман сумын одоо түүхт 90 жилийн маш их дэлгэр сайхан боллоо. Тэгээ энэхүү наадмаар одоо Баян Чандман сум маань одоо 90 жилийн хугацаанд түүхийг ямар түүхийг бүтээсэн цаашлаад одоо газар тариалан аж ахуйгаас гадна өв соёлтой сум болох зорилгоор бас найруулга хийсэн. Тэгээд манай Монгол Улс Сэтгэл Хөдлөлийн холбооны хэл хорийн танхим Төв аймагт бас байгуулагдсан. Тэгээд танхимаараа дамжуулж 21 хэл хорчдыг бэлдэж одоо мөн одоо 21 мөртийн дуучин 21 морин хуурчдаг дандаа яг Төв аймгийнхаа нутгийн хүүхдүүд, ахмадууд, өвлөө уламжлалтаар толгойлсон сайхан нээлт болсон. Энэхүү наадмын нээлтэнд бол маш олон баг ажилласан. Тэгээ зөвхөн ганц ерөнхий найруулагч байгаад сайхан болчихгүй. Тэгээ энэ дотроос гүйцэтгэх найруулагчаар манай Гамбат ах маань байна. За тэгээд дэлгэц видео контент номер 60 гэдэг одоо кино хөтөлбөрийн дэс сургуулийн багш байна. За тэгээд бүжгийн, дууны гэдэг олон төрлийн багш нартаас хамтарч ажилласан. За тэгээд эндээс онцлогод бол Төв аймаг өөрөө бас энэ хэл хуурын соёл төр дундаа одоо нэг эртний хөгжмийн зэмсэг болох одоо Монгол уламжлалт хэл хуурын соёлтой нэг холбоотой аймаг. Тэр дундаа бид нар одоо Төв аймгийн Баян Чандман сум дээр эртний энэ өв хөгжмийн өвийг бас харуулах зорилгоор бас нээлттэндээ ашиглаж өгсөн байна. За тэгээд наадмын хувьд бол маш их дэлгэр сайхан 3 өдрийн хугацаанд бол нэлээд сенсацтай. Тэгээд 50,000 хүн ирсэн байлээ. Тэгэхээр яалцчихгүй л их дэлгэр сайхан наадам болсон. Одоо миний бие бас маш их баяртай байна. Тэгэхээр яг Facebook-оор ч гэсэн Төв аймгийн маань наадмын зураг бичлэгүүд айгүй их явж харагдсан. Тэгээ дээрээс нь одоо наадмыг угаасаа хүмүүс маань үндэсний дээл хувцаа гоёо. Тэгээ дээрээс нь наадмын одоо тэр тоглолтыг үзэх үл айгүй хүмүүс бас их чухал гэдэг чинь тийм. Тэгээ Төв аймгийн маань тоглолт олон хүмүүст бас их сайхан таалагдсан юм лээ. Тэгээ энэ хэл хуурыг бас таниулсан гайхалтай гоё тоглолтууд болсон байсан гэж сонссон байгаа. За тэгээд ер нь таны хувьд одоо энэ хэл хуурыг таниулах гэх мэтчлээ олон сайхан ажил хийж гүйцэтгэдэг. Тэгээд ер нь сүүлийн үеийн сонин сайхан танаар юу байна? Бас одоо гоё олон улсын фестивал, олон улсын наадам болсон гэж сонссон. Энэ талаар бас бидний дэлгэрэнгүй хуваалцъя. Тийм сая бас яг наадмын дараах нь Оросын албаны улсын одоо баруун хойд хязгаарт байрлах Карела гэдэг хотод бас нэгэн сайхан одоо наадам болсон. За энэ хүү наадам болохоор Рускела симфония гэдэг 10 дугаар фестивал дээр одоо хэл хуурын бас соёлоор бас оролцсон. Тэгээд Монгол Улс Сэтгэл Хөдлөлийн холбооны сайхан якутах салбарын тэргүүн Аярхан группийн одоо тэргүүн Альбина Тектавиа гэдэг тэдний одоо хамтлаг мөн одоо яг энэ салбарын гишүүдтэй хамтарсан тоглолтыг хийсэн. Тэгээд тухайн одоо орон газар нутаг байршил хот бол анх удаа очиж үзэж байгаа. Тэгээд маш их сонирхолтой их гоё хонгон тагшин юм сайхан зэрлэн хамтдаа оршин тогтнодог юм гайхалтай бас газар байсан. Бидний одоо яг хуу аль жилийн хугацаа 2 хоног байсан ч гэсэн маш их одоо эрчим энерги дүүрэн сайхан тоглолттой өөртөө ч гэсэн тэр байглаас их сайхан эрчим энерги авсан сайхан одоо наадам болсон. Эргээд одоо Орос даяар сайхан экод за тэгээд цаашаа Финланд, Европын орноор бас юм олон улсын фестивал маань нэлээд одоо сенсацийг дагуулад одоо л бас телевиз, радио мэдээллийн хэрэгслүүдээр нэлээд явж байна л да. Тэгээд Оросын албаны улсын соёлын сайдын хүртэл талхлын батламжаас ирсэн. Тийм тэгээ яг хичнээн одоо Оросын албаны улс дайнтай байгаа ч гэсэн бас энэ соёлоо олон улсын шинж чанартай фестивалаа хийж байгаа нь бол үнэхээр их мундаг санагдсан. Тэгээд бас эхлээд очихдоо л их хэрж байгаа имиж ийсэн. Тэгээ бас дайнтай байгаа учраас бас ямар риск гарах болов гэж бодож ийсэн. Тэгээд бас соёлын хэлжээр бас оролцож байгаа учраас манай гадаад харилцааны яамнаас дэмжлэг үзүүлж Москва хотод байгаа консултай холбож одоо бас бидрийг аюулгүй байдлаар сангаж оролцох боломжийг бас нээсэн бас их баяртай байгаа. Төмөр хуур гэдэг хөгжмийн одоо хатан хаан гэж нэрлэгддэг юм гайхалтай мундаг уран бүтээлч одоо 7000 шавьтай их гайхалтай бүсгүй байгаа. Тэгээ энэ хүн одоо манай Монгол Улс Сэтгэл Хөдлөлийн холбооны
энэхүү дахь салбарын тэргүүнээр бас ажиллаж байгаа нь цаашлаад Монгол одоо хэл хорийн соёлыг олон улсад өгөөнд илрүүлэх ажиллаа хийж байгаа нэг хэлбэр. Тэгээд манай одоо яг энэ хэл хорийн холбоо маань олон улс 8 улс салбартай. Тэгээд тухайн улс болгонд яг тухайн улсын иргэнээр салбарын тэргүүнээр одоо ажиллаулдаг. Тэгээд бас 11 сард Европын орнооос хэл хорийн Монгол хэл хорийн соёлыг таниулан сурчлах бас тоглолттой болон воркшоптой хөтөлбөр маань хийн. Тэгээд энийг бол манай Нидерланд дахь салбарын тэргүүн одоо Ром гэж залуу маань зохион байгуулж байгаа жишээтэй. Гэх мэтлэн одоо олон улсын салбарын тэргүүлэгчд манай ажлуудаа ингээд хийгээд явж байна. Тийм маш гоё мэдээ сонссон шүү дээ. Тэгээд хэл хоор ер нь олон улсад нэлээд хөгжөөд залуучууд ч гэсэн сонирхох болоод байгаа юм тий. Ер нь Монгол хэл хоорын онцлог юу гэдэг юм бэ? За Монгол хэл хоорын онцлог бол яг л нүүдэлчин соёлтой холбоотой. Тэгээд нэг эртний одоо хөгжмийн зэмсэг дотроо маш олон төрөлтөөр бусад улс орноос ялгардаг. Тэгэхээр 160 улсад дэлгэрсэн хөгжим боловч Монгол улсын хэмжээнд эвгээр ялгарч байгаа нэгдүгээр нутаг усны аялал татлага байна. Хоёрдугаар тэр нүүдэлчин ахуй соёлтой холбоотой. Гуравдугаар байгаль эхлэхийг аргадах зан үйлтэй. Дөрөвдүгээр олон төрлийн одоо хуурын төрлөөр ийм ондоочлыг бий болгож чадчих. Сая яг байгаль эхлэхийг одоо аргадах зан үйл гэж ярьлаа шүү дээ. Тэгээ сонссон чинь одоо утгагүй бас Хөвсгөл аймагт маань маш гоё тахилга болгож байгаа. Тэгээд энэ дээр зориулаад цоо шинх уран бүтээл гаргасан байсан. Үзэгч олон манаас сонсож амжсан болов уу гэж бодож байна. Тэгээд цоо шинх уран бүтээлийн талаар яриага үргэлжлүүлээ л да. За далайн ээжгээ сайхан бүтээл тойруулсан. Тэгээд далайн ээж өөрөө их сайхан бидний одоо энэ дэлхийд дээрх цэвэр усны нөөцийн 3% эзэлдэг. Монгол улсын хэмжээнд бол маш том одоо энэ одоо цэвэр усны нөөцийг агуулж идэг юм гайхалтай ондрог далайн ээж маань байгаа. Тэгээ Хөвсгөл далайн ээжийн одоо талаараа сайхан бүтээл хий гэж олон жил их боддог байсан. Тэгээ би 2018 онд Авьяаслан монголчууд дээр одоо тайгын бүтээлийг яг л Хөвсгөлийн тэр тайгыг төсөөлж хийжсэн бүтээл нэг 5 хүн санаж байгаа. Маш баярлалаа. Тэгэхээр одоо энэ төрийн тахилгад далайн ээжийг дахих одоо ёслол зориулж бас энэ талархлын гэх юм уу тийм маш тийм гоё бүтээлийг бас тойруулсан баяртай байгаа. Тэгэхээр 5 хүмүүс энэ далайн ээжийн аялгуудын хөгжмийг сонсоод далайн ээжийн тэр сүнс оршихуй тэр цаана байгаа тэр нандин холбоос хүн холбоог бас мэдрэх боломжтой юм сайхан бүтээл болсон гэж миний хувьд бол харж байгаа. Алтай ятаг, хэл хуур, за тэгээд уламжлалт арьсан бөмбөр, хөөмий, за тэгээд уртын тооны одоо элементүүд ашиглаж бүтээсэн. За тэгээд хойно явж байгаа тэр аялгауны одоо байгалийн чимээ бүгдээрээ хүн хөгжим буюу өгөл хэрэгтнэрээ гаргаснаар их онцлог байна. Тэгээд яг миний хийдэг бүтээлүүд дандаа бэлэн сэмпл одоо ашиглахаас илүүтэйгээр өгөл хэрэгтэй хоолоогоороо одоо тухайн эффектийг гаргах зарж ажилладаг. Тэгээд тэрийг та хүмүүс ялгаж сонсох боломжтой. За дээрэс нь одоо Монгол улсын гавь жижигчин Саруултайгаа хамтарч Саруул маань одоо яг энэ далайн ээжийн тэр сайхан одоо онгон сахиусыг илэрхийлсэн тэр сайхан хилэмжээр биеийн хөдөлгөөнөөр уралсан их сайхан сурлалыг бас харуулсан байгаа. Тэгээд тэрийг та хүмүүс үзүүл ойлгох ба. За тэгээд мэдээж одоо далайн ээжийг тойроод маш сайхан хайрхтууд байна. Өвөг дээдсийн сайхан оршихуунууд байна. За цаашлаад одоо тэр цаатан соёлыг тэр илэрхийлсэн тэр авиа зүй, утга зүйг илэрхийлсэн сайхан бүтээл болсон байгаа. Одоо мэдээж та ингээд олон гадаадын одоо олон улсын фестивалуудад тоглолт хийж байгаа шүү дээ. Тэгээд тоглолт хийж явах хэвчээ одоо гадаад үзэгчдийн одоо сэтгэл ямар хөө төвшөнд байдаг гэсэн бэ? Ер нь бол яг маш гайхдаг тий. Тэгээд ялчгүй одоо Монгол орныг зэрлэг байгаль тэгээд намаатаг нүүдэлчин ахуйн соёл тэгээд цаашлаа Чингис хааны тэр иргэнгийн дайчин байдлаар нэг төсөөлдөг. Тэгээд аялгауд хөгжмийн характер миний хувьд бол яг фестивалд оролцож тоглохдоо эхлээд энэ байгаль их дэлхийн тэр уян сайхан мэдрэмжийг аялгауд хөгжмөөр тоглож хаашаа төгсгөл рүүгээ тэр иргэнгийн зоригтой тэр түүхэн үйлчлэгийг харуулсан аялгауд тоглодог. Тэгээд тэрнгээрээ ч юм ер нь манай одоо үзсэн сэтгэлүүд одоо фестивалд ирсэн зочдод яг тэр эртний тэр Монголыг өнөө цагтаа тослож харлаа гэж хэлдэг. Тэгээд тэр нь яг уламжлалт одоо хөгжмийг орчин үед тослуулсан гэх холбоотой байна гэж бодлоо. Тэгээд одоо 9 сард Киргизд бас нэлээд том наадам болно. Тэгээд нүүдэлчдийн дэлхийн нүүдэлчдийн том фестивал болно. Тэнд бас аль бисээр өргөцсөн. Тэгээд тэндээ Монголын одоо эртний уламжлалт хөгжим, алтай ятаг, хэл хуур, за тэгээд
тэнгэр үзлийн дээр одоо соёлыг харуулах юм цогц юм хөтөлбөрийг бас бэлтэж байгаа. Тэгээд тэр их гайхалтай сонирхолтой стол болох болов гэж миний бас хүлээлттэй байна. Тийм ээ. Энэ жилийн үед бол бас уран бүтээлийн алзам ихтэй гайхалтай жил болж байгаа юм байна. Мөн дээрээс нь одоо энэ Монголын уламжлалт хөгжмийн зэмсэг хэл хуурыг бас олон улсад таниулахад нэлээд үнэтэй хувь нэмэр оруулах байц томоохон фестивалуудад бас оролцож байгаагаар нь их бахарх ууштай байна. За бидний ярилцах хугацаа маш богино байдаг. Тэгээд нэвтрүүлгийн ерөнхийдөө бол энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөл бас Монгол Улсын ерөнхийлөгч Хүрээс өхний зарилгаар хөсгөл далайг бол төрийн тахилгад болгох шийдвэр гарсан. Тэгээд анхны төрийн тахилгын ёслол бол 2026 оны 8 дугаар сарын 2-ны өдөр болох байгаа. Тэгээд энэхүү төрийн тахилгатай ёслол зориулан одоо зочны маань дагч цоо шинээр гаргасан уран бүтээл болох Монгол Улсын соёлын элч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Beatbox Ray буюу наран дэлгэр болон Монгол Улсын гавьяа жүжигчин Саруул за стилист Үүлэн Солонгийн үг нар уяа продакшны хөгжим за видеог бол Масам студио бүтээсэн байгаа. Тэгээд тус далайн ээж хэмээх уран бүтээлийг та бүхэндээ хүргээд өнөөдрийн дугаар маань өндөрлөж байна. Тэгээд таны цаашдын уран бүтээл нас өндрөөс өндөр амжилтыг хүсье. Явуулгыг мань хүлээн авсанд маш их баярлалаа. Баярлалаа. За ингээд далайн ээж уран бүтээлийг хүлээн авч үзээд өнөөдрийн маань дугаар өндөрлөж байна. Баяртай үзэгчдээ.